дэлхийн 3 дугаар дайн аль биесээр эхэлсэн байгаа шүү. Хэлж байгаа шүү. Пакистан Ираны талдаа орцсон байгаа. Окей. Тэгээ фракцууд үүссэн. Фракцууд улам ингээд зузаарч эхэлж байна. Одоо улам зузаараад одоо хоорондоо зэвсэг солилцоод эхэлнэ. Одоо би таадад хэлчихье заяа. Хитэн онгоц одоо Тиран руу нисэж байгаа. Оросоос, Хятадаас, Хойд Солонгосоос. Тэр онгоцууд юугаараа дүрцэн байгаа мэд хөө. Зэвсгээр дүрцэн байгаа. Айл хэдийн эхэлсэн байгаа. Эхлээд Украин, Оросын талбай дээр байсан. Одоо Middle East, тэгээ Тайван. Тэгээ энэ халдвар өвчин шиг одоо тараа явчихсан заяа. Пакистан энэтхэг буцаагаас сэдрээд эхэлнэ. 2-3 жилийн өмнө дэлхийн 3 дугаар дайн эхэлж байна гэсэн контент оруулсан. Байдны зурагтай гих мэт шин. Доор нь ямар комментууд байсан бэ гэх юм бол идрээ худлаа яриад агаарэ, шагаад агаарэ, чи юугаа мэддгийн бла бла бла. Одоо харал та. Тэ. Энд би баярлж байгаа юм ерөөс биш. За тэгээ энэ одоо ингээд манга шиг урчлаад ингээд ирээдүй харж үгүй. Зөв багаараа тийш ингээд явсаар л байгаа үстэй. Тэ. Тэгээд ургуулад бодох юм бол тэ энэ улам харгас болоод хариу байрж эхлээд юу болох юм бэ гэх юм бол хараас тодорхой. За өнөөдөр видео ханаас эхлэх юм бэ гэх юм бол Путины 2018 онд өгсөн ярилцлагаас сонсцгоё. Понимаете, я уже общался и с одним президентом США, и с другим, и с третьим. Президенты приходят и уходят, а политика не меняется. Би ирэх барьж авахтай 3 Америк ерөнхийлөгчтэй уулзсан, ярьсан. Ерөнхийлөгч нь солигддог. Гэхдээ улс төр бодлого бүх юм хിവэрээ үлддэг юм аа. Тэ яагаад? Знаете почему? Потому что очень сильна власть бюрократии. Вот человека избрали, он приходит с одними идеями, к нему приходят люди с кейсами, хорошо одетые и в темных, как у меня, костюмах, но только не с красным галстуком, а с черным. За, тэгээ яагаад тийм байдаг юм бэ гэх юм бол нөө цаана байгаа бюрократууд, карьер улс төрчнөр, энэ дипсик гэдэг харанхуй засгийн газар, илт байдаггүй нуугдсан засгийн газар тагнуулын алт гэх мэт шин. Одоо таад миний контентыг үзсээр байгаа энийг олцсон байгаа. За, тэгээ шинэ ерөнхийлөгч орж ирдэг, гой шин санаатай, инх тайвны төлөө, дайнаа зогсоо, Middle East эвлэрийг гих мэдчлэн ингээд сайхан гинэн орж ирдэг. За, тэгээд ирэх барьсныхан дараа хар костюмтай, хар улаан цэнхэр хөх зангаатай хүмүүс нь орж ирдэг. Тэ. Тэгээд залуу мэн сонсч. Бодит байдал юм байгаа. Тэ. Чи бити солиороод байгаараа ингээрэ тэгээрэ. Или с темно-синим. И начинают объяснять, как нужно делать. И все сразу меняется. За, тийм тайлбарлал авсныхан дараа, тушаал журам уншсныхан дараа тэд нэр шал уралчдаг. Понимаете, это происходит от одной администрации к другой. Вот что-то изменить. Тэг үргэлж адилхан. Тэ? Шинэ засгийн газар гарлаа, сайхан эхлэлээ, хэвэндээ орлоо. Тэг юмыг өөрчлөх бас тийм амар хамархан биш ээ. Амар хэцүү баг шиг байна. За тэгээд ер нь бол Путин бас энд хэлж байна. Би энийг зүгээр ингээд жок магээр юусаа хэлэхгүй, тэ? Баясаж юусаа хэлэхгүй байна. Ер нь бол гашуун үнэн өнцгөөсөө хэлж байгаа. Это достаточно сложное дело. Это, я говорю без всякой иронии. Это не потому, что кому-то не хочется, а потому, что это сложно. Вот Обама, он же продвинутый человек, очень человек либеральных взглядов. За жишээлбэл Обамаг аваад үзчихье. Либерал хүн, эрхчлөөний төлөө, арчлалын төлөө. Yes we can change blah blah blah. Правда? Демократ. Он же перед выборами своими обещал закрыть Гуантанамо. За тэгээ Обама ямар амлал өгсөн бэ гэх юм бол би Гуантанамогийн шорон, тийм Кубад байдаг Америкчуудын шорон. Би Гуантанамо хаана? Тэ хаасан юм уу? Хаагаагүй. Сделал? Нет. А почему? Он что, не хотел? Очень хотел. Я уверен, что хотел. Но не получилось. Тэгээд хаах худлаа ирсэн юм уу? Хамааргүй байсан юм уу? Хамар байсан. Хаач чадсан юм уу? Хаач чадаагүй. Ирхэн байхгүй. Ерөнхийлөгч мөн, ерөнхийлөгч биш. Искренне это не получается. Не так все просто. Но это не самый главный вопрос, хотя это важно. Это трудно себе представить. Да? Люди в кандалах ходят там уже десятилетиями, без суда и следствия. Ну, представьте себе, Франция бы так сделала, или Россия. За. Тэг Гуантанамод юу болж байгаа юм бэ гэх юм бол тэнд хэдэн зуун хүмүүс шоронд орсон байгаа. Шүүх хурал болсон юм уу, яал авсан юм уу, шүүх юу ч болоогүй. Тэ? Шүүх хуралгүй, яалгүй. Тэндээ ингээд
шорон дотор мөнхөрчл байгаа. Олон улсын хууль, Америк улсын хууль, habeas corpus, тэ innocent until proven guilty, иргэний эрх, өөр улс орны эрх юу ч байхгүй. Тэ? Одоо Франц юм уу Орос улсын Guantanamo шиг шорон ажилладаг байсан бол юу болох байсан? Бүү сенсац болох байсан. Гэхдээ хамаагүй л тэ. С потрохами бы сожрали уже давно. Нет, в Соединенных Штатах это возможно и до сих пор продолжается. Вот, кстати, к вопросу о демократии. Но я сейчас не для этого пример этот привел. Я привел, потому что не все так просто. Но все-таки у меня есть определенный... За тэгээд Путин юу гэж яах юм бэл Америкийн засгийн газар янз бүрийн юмуд ингэ дэвшүүлдэг, санаачилдаг. Гэхдээ ихэвчлэн юм бүтдэггүй юм аа. Гэхдээ би ингээд тий одоо хямраад унахгүй. За Америкчуудаа хамтарч ажиллах гэж юусоо байхгүй гэсэн дүгнэлтэнд би хүрэхгүй. Би юунд хүрч байгаа юм бэ гэх юм. За окей тэгэл зарим юм дээр хэдүүлээ ойлголцонд хүрч боломжтой хаа. Гэхдээ бодит байдал ийм байдаг шүү. Америкчуудаа ярихад сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө олтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулаа. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Энэний төлөө харилцагчийн төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө олтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 00 эсвэл доор мэдээлэл байна. За контент өргөжлөл. Доля сдержанного оптимизма. Мне кажется, что мы по ключевым вопросам можем и должны договаривать. Тэгээ одоо юу болж байна? Яг энэ болж байгаа. За 20-30 жил Орос холбооны их хурлын гишүүн байсан хүний ярилцгийг одоо сонсцгоё. Энийг маш олон хүмүүс надлуу бас чатаар явуулчлаа л да. Би өмнө нэг харж ил байсан. Тэгээ энэ хүн 15-20 жилийн өмнө яг юу болох юм бэ? Урчлаад хэлсэн. Как начнется конфликт? Израиль нанесет удар по тем объектам, где ему кажется, его разведке, есть центры ядерные по обогащению урана. Ойролцоон 10 жил юм. За, Middle East, Иран, Израилийн дайн яаж эхлэх юм бэ? Бараг л одоо дэлхийн 3 дахь дайн эхлэл хаанаас гарах юм бэ гэх юм бол Израилаас эхэлнэ. Израильчууд Ираны бөмбөгтөнд юу бөмбөгдөх юм бэ гэх юм бол тэр ураныг баяжуулдаг үйлдвэрлэл судалгааны төвийг бөмбөгднө. А возможно и про, так сказать, производству ядерных зарядов. Ракеты есть у Ирана, носители, до 2000 километров, а там достаточно 200. Вот после нанесения удара Иран обязательно ответ. За тэгээ Израильчууд дайрсныхын дараа Иранчууд юу хийх юм бэ гэх юм бол хариу барина. Иранчууд юутай юм бэ гэх юм бол 1200 км-ийн хол тэгээ зай бөмбөгдөх. Тэгээ талбай хот бааз бөмбөгдөх чадвартай пуужинтай. Тийм пуужин хэрэгжихгүй. За 200 км-ийн пуужин л хангалттай. Тэгээ тийм пуужин явуулна. Какие-то небольшие разрушения в Израиле, и тогда старший брат придет на помощь. США мобилизуют НАТО и сам, и начнут бомбить Иран, в том числе применяя очень страшное оружие локального действия. За, тэгээ юу болох юм бэ гэх юм бол Иран хариу барина. Израиль, Тель-Авив хот бөмбөг тесрэн. Тэ нэг сүртэй юм болохгүй. Гэхдээ юу гараад ирэх юм бэ гэх юм бол Америкчууд гарч ирнэ, том ахан гарч ирнэ. Америкчууд юу хийх юм бэ гэх юм бол Ираныг харгас бөмбөгтнө, тулсан бөмбөгтнө. Но защищает территорию полностью. Можно всю страну снести применением одного этого локального ядерного удара. За. Америкчууд баг нэг tactical nuke тэгээ цүмийн зэвсэг хайч магадгүй. За, нефтний үн ханш тэнгэр лөө. Алтны үн ханш тэнгэр лөө. Одоо сонирхолтой юм мэдэх үү? Европ одоо будаа. Европ bye bye. Окей. Ягаад Европ bye bye юм бэ гэх юм бол одоо нефтний үн ханш дэш өсөж байгаа. Газны үн ханш дэш өсөж байгаа. Эрчим хүчний үртэг дээшилж байгаа. Тэ Германы эдийн засаг, Францын эдийн засаг, Их Британий эдийн засаг, Италийн эдийн засаг бүгдээрээ хог дээр өсөрч байгаа. Нефтний үн ханш $60-50 дээр байх үедээ эрчим хүч үйлдвэрлэл явуулах тийм өнгөрсөн 20 жилийн хугацаанд баг хамгийн хямдхан ханш дээр байж ах үедээ эдийн засгаа явуулахын тулд хамгийн том үртэг хамгийн хямдхан дээр байх үедээ Европын эдийн засгийн хог дээр өсөрч ирсэн. Яг гэх юм бол тэнэгчээсэн болохоор.
Улсаа цагаачлаараа дүргсэн баахан хандуу яасан дайны санхүүжилт хийсэн. За тэгээд нэмээд Оросоос газ нефт худалдаж авахаа болсон. За одоо юу болж байгаа юм? Нефтний үн хааш аль хэдийн 70 гарцсан. Удахгүй 80 гарчин. Удахгүй 90 гарна. Удахгүй 100 гарчин. За яа. Тэг юу болох юм бэ гэх юм бол Европын эдийн засаг хог болчихно. За. Тиймэрхүү юм болно. Тэг хүмүүс одоо юу ярьж байна гэх юм бол энэ зүгээр туршилт байсан гинэ. Тэ. Иран юу ашигладаг юм бэ гэх юм бол өөрийнхөө хамгаалтын систем ашигладаг, Пуужин технологи ашигладаг. Энэ адилхан технологи хэн ашигладаг юм бэ гэх юм бол Хятадууд ашигладаг, Оросууд ашигладаг. За энэ бүр зүгээр тоглоомын талбай, туршлын талбай гэж байгаа. Яагаад гэх юм бол тэ НАТО, Америкчууд юу үсэж байгаа юм бэ гэх юм бол цаанаа Оросыг дараа Хятадыг төлгөөтэй явж байгаа хэвчээ. Яг та хэдийн нүдэн дээр илт харагдаж байна уу? Үгүй юу? Одоо хүртэл Слава Украина юм уу? Энэ Украин юусоо биш ээ. Энэ Иран юусоо биш ээ. Ираны цаана хэн байгаа мэдэх үү? Хятадууд байгаа. Ираны нефтний 80% нь хаашаа явдаг хамгийн хямдхан аншаар. Хятад руу явж байгаа. Ираны зэвсэг Пуужингийн ард хэн байгаа? Энэ технологийн ард. Хятадууд байгаа. За, Хятадууд дэмжнэ. Окей. Өөр хэн дэмжих юм мэдэх үү? Хойд Солонгос дэмжнэ. Оросууд айл хэдийн дэмжиж байгаа. Эдгээр бүгдээрээ хамтраад Ираныг хамгаалж байгаа. Пуужингаараа нийлүүлж байгаа. За бүр магадгүй заяа. Хойд Солонгосчууд юу их магадaltaй юм бэ гэх юм бол Иранд цөмийн зэвсэг өгч магадгүй. Тэ яг гэх юм бол тэ Оросууд тэгж болохгүй. Хятад бас болохгүй. Гэхдээ Хойд Солонгос угаасаа хамаагүй шүү дээ. Хойд Солонгосын арыг хэн дааж байгаа юм бэ гэх юм бол Оросууд дааж байгаа, Хятадууд дааж байгаа. Хойд Солонгос угаасаа нэмж 20 мориг 50 гэж байхгүй. Хойд Солонгос руу Пуужин зэвсэг явуулна гэж байхгүй. Пёнгянг дайрна гэж байхгүй. Тэгэх юм бол Хойд Солонгосчууд юу их юм бэ? Токио, Соул байхгүй болчих. За. Тэгээ манай Scoop портфолио багцаад дээр хэдүүлээ аль хэдийн маш их хэмжээний алтлан хөрөнгө оолт хийсэн байгаа, нефт хөрөнгө оолт хийсэн байгаа. Автоматикийн багц бас маргааш солигдно. За тэгээ та хэдийн дунд бас өөрийнхөө хөрөнгө мөнгөө тэ энэ одоо инфляц, нефт, газ, алтны үн ханшнаас хамгаалмаар байгаа юм бол. Тэгээ Монгол яах юм? Тэ. Зэсний үн ханш өснө, нүрс яахан бүүмэд, гэхдээ нефтний үн ханш өснө, Монголын инфляц нэмэгдэнэ. Тэгээ би өмнө бас хэлжсэн 2 жилийн өмнө хэлжсэн монголчууд хизээ нэгэн цагт хэдүүлээ нэг талыг сонгох ёстой. Тийм ээ? Японочууд, солонгосчуудын тал зогсох юм уу? Тэгээ солонгосчууд, японочууд бас сонгох ёстой. Мэдэр муутай Америк, НАТО, еврейчүүдийн дэргэд зогсох юм уу? Эсвэл Аз талдаа зогсох юм уу? Бас нэг сонголт гарч ирнэ. За, бас ярьжсэн янз бүрийн брэндүүд байна. Тэ? Дистрибьюшны эрхүүд байна. Европ брэндүүд байна, Америк брэндүүд байна. Хизээ нэгэн цагт манай монголчууд хэдүүлээ нэг талыг сонгоно. Аль талыг сонгох вүлээ? Америк брэнд сонгохгүй, Европын брэнд сонгохгүй. За тэрнээ бэлэн байгаарай. Тэгээ өөрийнхөө хөрөнгө оолтын багц хөрөнгө мөнгөө хамгаалмаар байгаа юм тийм манай офс төр хүрээ дээрээ зөвлөгөө аваарай. Тийм манай багцууд байгаа, гадаадын хөрөнгө оолтын сангууд байгаа. Ерөөдөө энэ дайны эрсдлээс өөрийнхөө хамгаалал хөрөнгө оолтууд байгаа. Харамсалтай. Дэлхийн 3 дугаар дайн гараад ирчих юм бол заяа. Хамгаална гэж байхгүй шүү. Хаашаач мөнгө хийсэн байхгүй шүү бас урьдчилан хэлчих. За өргөжлүүлээ. Израильчууд одоо Иран руу тултлан дайраад цэргийн албахийн устгаад улс төрчийг алаад тэгээ шүнжигөө бөмбөгтөөд за тэгээд юу гэж ярьсан бэ гэх юм бол Иран одоо бүтэхгүй Иран одоо бутарч байгаа бид нар одоо хүн цохилт өглөө. Үгүй юм байна. Иранчууд сэрчлээ. Иранчууд хариу барьж байна. Иранчууд юу хийж байна гэх юм бол Tel Aviv тэ Израилийг тэрчтэй бөмбөгч байна. Өнгөрсөн 2 хоног бүр тултлан бөмбөгцсөн. Тэгээ Израилийн агаарын хамгаалалт, Пуужингийн хамгаалалт тэр Iron Dome system ямар ч үр дүнгүй. За тэгээ Израильчууд юу хэлж байна? Саяны энэ видеон дээр юу ярьсан бэ? Israel asked Donald Trump administration over the past 48 hours to join the war with Iran. Израиль новшнууд заяа. Өөрийнхөө ихлүүлсэн дайн. Тэр одоо хариу амсж байна. Тэ? Гашуу амтыг амсж байна. Тэгээ юу хэлж ийнэ юм оо туслаарай Америкчуудаа. Тэ? Бид нар юу хийж ба? Угаасаа төлгөө нь юм байсан шүү дээ. Ийм новшин хүмүүс байхгүй. Ийм новшин өдөрлөгөөтэй. Бенжамин Нетаньяху. Тэ? Үнэхээр новшин гар. Тийм ээ? Өөрөө дайн ихлүүлсэн, өөрөө унсан. Тэгээ өөрөө унсан хүүхд одоо уйлж байна. Тэгээ ахыгаа одоо дуудаж байна. Тэгээд Donald Trump юу хийснэж бас ойлгохгүй. The US had nothing to do with the attack on Iran. Америкчууд энд сая юу
бид нар хамаагүй шүү, тий? А гэхдээ бид нар руу ямар нэг дайрах юм бол ирнэ Ираны хүмүүс нь, тий? Бид нар өстө амар хариу барьнаа. Ираныг өстө будаа болгоно. The US armed forces will come down on you at levels never seen before. Хизээч харагдаагүй хэмжээнд бид нар хариу барьнаа. Гэхдээ we can easily get a deal done between Iran and Israel. Deal хэлцлий out of the deal Donald Trump-ийн одоо out of the deal тэ Иранчууд одоо юу хэлж байгаа юм бэ? Оросууд одоо юу ярьж байгаа юм бэ? Цаагаараа Хятад одоо юу ярьж байгаа юм бэ? Тэ одоо бүдүүлэг юм хийчихээ хүүхдүүдэд харж байгаа юм бол нүдийн таглчаарай. Иран, Орос, Хятад юу хэлж байна гэх юм бол? Юу хэлцэл? За юу. Энийг тэ тэгээд Дональд Трамп Путинд ярьсан гэж байна тэ. Төрсөн өдрийн минь төрсөн гэж байгаа. За тэгээд бид нэр бараг 40-50 минут ярьсан гэж байна. Юу ярьсан бэ гэх юм бол Орос Украины дайн нэг яриагүй, гэхдээ юу ярьсан бэ гэх юм бол тэ Ираныг ярьсан. Тэ He feels as I do. Putin юу гэж боддог юм бэ гэх юм бол надтай яг адилхан. This war in Israel Iran should end. To which I explained his war should also end. Donald Trump-ийн засгийн газар Украин Оросын дайныг үргэлжлүүлж байгаа. Donald Trump-ийн засгийн газар Израиль Ираны дайн ихлүүлсэн дэмжиж байгаа. Donald Trump-д одоо юу байхгүй болцсон бэ гэх юм бол ёс суртахууны суурин байхгүй болцсон. Окей. Өмнө ерөөхдөө ирэх байрсныхын дараа ариухан байсан гэх юм уу да. Тийм ээ? Украин Орос хоорондоо болоо. Нэг хараад бус хүн шинээр ирэх байрсан. Гинэн цагаан цаас шиг байсан. Одоо Donald Trump юу болсон бэ гэх юм бол бузартцсан. Donald Trump-ийн доор юу болсон бэ гэх юм бол дахиад нэг шин дайн эхэлсэн. Benjamin Netanyahu бараг Donald Trump-аас зөвшөөрөл авсан. Donald Trump-ийн доор байгаа CIA тэгээд тагнуулын албахийн NSA бүгдээрээ ерөөхдөө энд оролцоотой байгаа. Израиль Америкчууд хамгийн том түншин гих мэдчихлээ. Тэгээ одоо энэ Donald Trump-ийн амнаас гарч байгаа үг болгон одоо жингүү болцсон худлаа болцсон. Тэрийг Donald Trump өөрөө анзаарахгүй байх шиг байна. Тэ хин нэг нь хэлээсэ. За. Одоо энэ хуучин CIA-гийн тэ ажилтан юу ярьж байгааг сонсъё. If the United States goes to war with Iran in the near future, it will not be because Tehran actually threatens America. За, удахгүй Америкчууд Ирантай дайн эхлүүлэх юм бол юунаас олж эхлэх юм бэ гэх юм бол Иран Америктэй аюул учруулсандаа ерөөсөө биш ээ. It will be because Israel and its powerful lobby in the US have succeeded in creating an essentially false casus belli to mandate such action. Тэгээ яагаад энэ дайн эхлэх юм бэ гэх юм бол Израильчууд, Еврейчууд маш хүчтэй нөлөөтэй хөрөнгө мөнгөтэй нөлөөтэй лоббигоороо юу хийж чадсан бэ гэх юм бол Америкчуудад худал тэ дайн эхлүүлэх шалтгаан өгсөн гэж байна. Casus belli, false flag. Prime Minister Benjamin Netanyahu, who once commented that 9/11 was good for Israel. Benjamin Netanyahu тэ өмнө юу хэлж ирсэн бэ гэх юм бол 9 сарын 11-нд болсон 2001 онд World Trade Center-ийн террористийн дайралт Израильд ашигтай байсан гэсэн хүн шүү дээ. Has repeatedly sought to commit our government to draw red lines that would narrow options for the White House and de facto require it to take action with the military against Iran. Тэгээд Benjamin Netanyahu Израильчууд, Израилийн лобби, Америкт амьдарч байгаа Америкийн иргэншилтэд давхар Израилийн иргэншилтэд тэр еврейчууд маш их ханд өгдөг. Юу хаашаа шахах юм бэ гэх юм бол Ирантай дайны эзгээл та тэхгүй ч штэ. Come on bro, ханда. Ираныг бомбогдчихж штэ. I also would not doubt that Israel, accustomed to behaving with impunity towards its alleged friend and patron in Washington. За. Тэгээд би өөрөө юу гэж тэ одоо энэ хүний ярьж байгаа шүү. Тэ. Израильчууд угаасаа ямар ч хязгааргүй тэ ямар ч хариуцлагагүй үйлдэл хийдэг юм аа. За хамгийн том түнш Америкчуудтай бас маш харгас байдаг. Тэ. Яг ийм урвдаг тэ чиний нуруулуу хутгах шаадаг тийм еврей зан гаргадаг. Might manufacture a pretext to draw the US into a new conflict. Something reminiscent of the Lavon affair in 1954 онд тэ Израильчууд юу хийсэн бэ гэх юм бол Египтэд Америк хүмүүслүүд ирсэн.
За. USS Liberty гэж судлаарай заяа. Израильчууд бас Америкийн нэг хүлэг онгоц руу дайрсан. Alexandria, Egypt in 1954, or the false flag attack on the USS Liberty. By Israeli Air Force. The USS Liberty incident was an attack on a United States Navy technical research ship. American Navy-гийн усан онгоц руу Израилийн Air Force jet дайрсан. 1967. Яагаад? За. Тэгээ Иран хариу барьж чинь тэгээ True Promise 3 гэсэн юу л одоо поочингууд нь ингээд та зүгээр судлаарай заяа. YouTube дээрээ байгаа хаа. Би тэгтээ одоо тийм видеонуудыг тавих боломжгүй болсон. Тэ утгуу тэгэх юм бол миний YouTube channel бүр хаагдчих юм билээ. Баахан анхааруулга авсан. За, юу болж ийнэ гэх юм бол тэнгэр дүүрэн пууж байгаа. Тэ. Тэгтээ энийг үзүүлж болох юм байлаа. Би өчтөр орой оруулсан. Энэ одоо Лебанон заяа. Лебанонд юу болж байгаа юм бэ гэх юм бол Израилийн дэргэд байгаа. Тэ. Тэгээ хүмүүс энд шаутж байна. Хүмүүс энд тэмдэглэж байна, баясж байна. Юу тэмдэглэж баясаад happy байгаа мэдхүү. Израильчуудад бөмбөгдүүлж байна. Израильчууд өөрийнхөө хийдэг юм одоо хариугаа амсж байна. You fuck around and you find out болж байгаа байхгүй. Харж байгаа. Хүмүүс зүгээр ингээд коктейл уугаад баясаад happy хөгжим тоглоо. The Song of Hokchin. За тэгээ ямар төрлийн хүмүүс юм бэ? Дахиад хэлгээд үгүй. These people honestly believe that they are the descendants of gods. За, еврейчүүд өөрийнхөө юу гэж ойлгох юм бэ гэх юм бол бурхны тий сонгогдсон бурхнаас гаралтай хүмүүс өөрийнхөө гэж ойлгодог. That they are the chosen, that they are God's special people. За тэгээ онцгой бурхны ивэлтэй бурхнаас сонгогдсон ард түмэн хүмүүс гэж өөрийнхөө ойлгодог. That we are delusional and that the true creator In modern Hebrew and Yiddish goyim is a term for a gentile, a non-Jew. Goyim, gentile гэдэг чинь еврей хүн биш гэсэн үг. Тэ is this wisdom principle that they think of as Lucifer. That wisdom principle gave us ancient mystery school. За. Тэгээд ерөөхдөө манай шашин тэ зөв гаралтай, зөв үндэслэлтэй. Ганцхан манай шашин ерөөхдөө дэлхийн ертөнцийн дээр байх ёстой. Тэгээд бусдын зүгээр бузарцсан. Тэ чөтгөрийн гаралтай. Teachings and that the enemy which they call чөтгөрийн шашин, бусад шашин. Хамгийн гол нь Христийн шашин. Adonai, the adversary, which we would call the Christian God. За. Тэгээд Христийн бурхныг Adonai гэж ерөөхдөө нэрлэдэг. Тэ? Дайсан. Окей, Христ, католик, протестант ерөөхдөө бүгдээрээ бузарцсан. Чөтгөр. Came to try to defeat them. Then they even take it a step further and they look at texts like the Bible and they say that where it says in the end times that God will take the money from the wicked. Money. Тэгээд эдгээр өөрөө юу хэлж байгаа юм бэ гэх юм бол дэлхийн ертөнцид дуусахаараа бурхан тий бузарцсан хүмүүсийн мөнгийг бүгдийг хураагаад авчнаа. Тэгээ амар мөнгөн дээр төвлөрсөн хүмүүс байгаа зү тий. Тэгээ еврейчүүдийг ингээ зүгээр судлаарай заяа. Амар нэг бузар платформ юу гэдэг юм бэ гэх юм бол OnlyFans таад сонсч байсан баха. Цаана хэн байгаа юм бэ гэх юм бол еврейчүүд байгаа. За, интернет дээр ингээ porn сайтууд хэн үргэлж ашигладаг юм. Porn сайтуудыг еврейчүүд дандаа ашигладаг. Америкт тий хүүхдүүдийн трансгендер хагалгаа байгаа штэ. Тий. Эмэгтэйчүүдийг ингээд огтлоод яадаг. Ирэх жижигхэн хүүхдүүдийг огтолдог. Тэг ямар төрлийн эмнэлгүүд юм бэ гэх юм бол үргэлж еврей хөрөнгө оруулагч эзэнтэй эмнэлгүүд. За тэгээд тэр амар хагалгыг 13 настай эмэгтэй хүүхдийг тий хөх мөх бүгдийг ингээд огтлоод авчдаг. Тэр эмчнэр нь үргэлж ямар төрлийн хүмүүс байдаг юм бэ? Данаа еврейчүүд байдаг. Америк, Христийн тиймэрхүү хүмүүс тийм хангалгаа хийхгүй. Германчууд ч гэсэн тийм хийдэг. Данаа еврейчүүд артна. And restore it to the just
that we as a planet are the wicked and they are Тэ энэ гариг дээр амьдарч байгаа бусад хүмүүс, бусад шашнгууд нь бүгдээрээ бузар. Тэ мөнгөтэй байх ирэхгүй, улстай байх ирэхгүй, амьдрах ирэхгүй, division руу явах ирэхгүй. Ганцхан еврейчүүд тийм ирэхтэй. the just. So this is how they justify Тэ. their financial corruption. They don't believe that we deserve the money. In fact, they believe that if they did not dominate us and if they did not control us and За тэгээд тэд нар бид нарыг удирдахгүй юм бол, тэ хүчлэхгүй юм бол, бидний тавилан тэд нар удирдахгүй юм бол, бид нарыг мөнгөөрөө хүүлэхгүй юм бол, дайны санхүүжил хийхгүй юм бол, Rothschild гэж зөндөө сонсч байсан төв банк, дайны санхүүжил дандаа тийм юмны ард өөргөлж хин байдаг юм бэ гэх юм бол дандаа еврейчүүд явж байгаа. play all these games that we left to our own devices would destroy our planet. So in some twisted rationale, they believe they are saving the earth. They believe humans are bad for the environment. We cause pollution, so they have to reduce Энэ дэлхийн дулаарлын ард. Тэ гэх мэт зөө судлаа үзчих заяа. population. За тэгээ энэ хөдөлгөөн 100 жилийн өмнө амар хүчтэй байсан. Энээс гаралтай юу болсон бэ гэх юм бол тийм Муссолини, Гитлер, Франко 100 жилийн өмнө ерөөхдөө энэ еврейчүүдийн эсрэг юм нэлээд хүчтэй хөдөлсөн. Гэхдээ яг хоо буруу хүн дээр очсон л та Гитлер энэ дээр маркетинг брендинг амар буруу явуулвал тэгэл еврейчүүд буцаагаад амар цэвэрхэн ариухан нэртэй болсон. Гэхдээ энэ нэр хүнд бренда одоо тэр чигт алдчихж байгаа. За. Тэгээ Иранчууд юу хэлж байна гэх юм бол бид нар хариу барина. Бид нар Нетаньяхугийн засгийн газрыг байхгүй болгоно гэж байна. Дэлхийн 3 дугаар дайн аль биесээр эхэлсэн байгаа шүү. Хэлж байгаа шүү. Окей. За. Одоо юу хэлж байна гэх юм бол Пакистан Ираны талдаа орцсон байгаа. Окей. Тэгээ фракцууд үүссэн. Фракцууд улам ингээд зузаарч эхэлж байна. Өмнө нь зүгээр 8-аараа худалдаагаараа төлбөрийн системээр Swift, MEF-ийн систем, BRICS, MIX гэх мэтчлэн одоо улам зузаараад одоо хоорондоо зэвсэг солилцоод эхэлнэ. Пакистан юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Израиль руу та нар Иран руу цөмийн зэвсэг хаях юм бол бид нар Ираныг төлөөлөөд эргүүлээд цөмийн зэвсэг шиднэ. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол шашин. Муслим шашин. Еврей шашин. Хятадын гадаад хэргийн сайд. China supports Tehran in defending its legitimate rights and interests. Одоо би таад хэлчихье заяа. Хэдэн онгоц одоо Tehran руу нисэж байгаа. Оросоос, Хятадаас, Хойд Солонгосоос. Тэр онгоцууд юугаар дүрцэн байгаа мэдэх үү? Зэвсгээр дүрцэн байгаа. Айл эдийн эхэлсэн байгаа. Эхлээд Украин, Оросын талбай дээр ясан. Одоо Middle East, тэгээд Taiwan. Тэгээ энэ халдвар өвчин шиг одоо тараа явчихсан заяа. Окей? Пакистан энэтхэг буцаага сэдрээд эхэлнэ. Амлж. Өөр хаан байж болох юм. Сайн бодоорой та. За тэгээд хөрөнгө хамгаалаарай. Нефтний үн ханш, инфляц эргээд ирж байгаа шүү заяа. Тэгээд нэмээд Европын эдийн засгийн тухай дахиад нэг ярих хэрэгтэй. Яагаад гэх юм бол нефтний үн ханш өртөг, инфляц өндөр, эдийн засгийн өсөлт одоо байхгүй болно Европт. За Европын эдийн засаг уусаа хогийн цэг дээр явж байгаа бут өсөрнө харж байгаарэ. Окей. Тэгээ Европоос хамаг хөрөнгөтэй сэргэлэн ухаалаг алсын хардаа хүмүүс мөнгө татчихна. Хаашаа авчих вэ гэх юм бол Америк руу авчирнаа. Зүгээр харж байгаарэ.